Сайн Motors үзүүлж байна. Бацхан уу. Та бүхэндээ нэгэн оффроуд тестээр иргэн уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн миний танилцуулах байгаа машин бол уг нь Орос угшилтай боловч Оросуудыгаа шоконд оруулж байгаа машин. Хаанаас шалсан сүрлэг сайхан энэ амтан бол BMW 212 T01 гэдэг загвар. Жинхэнэ барта замыг эзэгнэгч. $1960-70 оны үед зөвлөлт холбоотоос за одоогийнхоор Оросууд 69-ийнхээ үйлдвэрийг бүгдээ Хятадаар дуусад барьж өгсөн. Тэр цагаас хойш энэ BMW 212 машины түүх эхэлсэн гэж болно л доо. Оффроуд чадварынх нь хувьд энэ машиныг G-Class, Land Rover Defender, Enyos Grenadier зэрэг машинтай харьцуулж болох боловч үнийн хувьд зэрэглэлийн хувьд харьцангуй өөр. Тийм учраас энэ машинуудыг Jeep Wrangler, за Ford Broncoтой харьцуулахад хүмүүс намайг нэх буруутгахгүй л үү дээ. Benchmark болсон машинуудын нэг болох G-Class 1978 онд Ираны арим зориулагдж үйлдвэрлэгдэжсэн бол бүр тэрнээс ч өмнө энэ 212 загвар Хятадын аримд зориулагдсан үйлдвэрлэгдэжсэн. Энэ машин бол үнэхээр одоо манай хөлийн цэрэг ч юм уу эсвэл онцгой байдлын албаны үйл ажиллагаа үүрэг гүйцэтгэхэд өстой туйлын тохирсон төгс машин гэж би хувьдаа боддتي. За ер нь бол манад бас сүүлийн үед олон гоё машин орж ирж байна. Тэгээд тэр хайртай дуртай машинуудаа манайх гэж одоо логин нэрээр за ялангуяа тоогоор нь нэрлэх их дуртай. Тэгэхээр энэ машиныг бол манайхаа шууд 212 гэдэг нэрээр нь нэрлээд өхөрлөд явах байлгүй дээ. За энэ чинь мэрэгжлийн оффроудер учраас оффроудны одоо хамгийн сүүлийн үеийн технологи дээрээс нь бас уламжлалт механик ийм функцүүд бас энэ машинд байж байгаа. За тэгээд ердийн тохиолдолд 2H-ээр явж байгаа. За харин одоо би юу туршиж үзэх гэж юм вэ гэхээр энэ машины Hill Descent Control буюу урууга буухад туслах системийг одоо энэ нэг хөргө огцом уруу руу би туршиж үзэх чинь. За үүнийд бол би яг 4H дээрээ тавьчих. За энийг engage хийчихье. 4H орсон. За урууга буах систем маань болчлоо. За энэ бол нэлээд эвгүй огцом. Вуу. За тэгээд би сая энэгээр юу үзүүлэхийг зорьсон бэ гэхээр хамгийн түрүүнд хүний хараанд тусах зүйл ихээр өндөр. Энэ машин чинь угаасаа одоо ийм яг энэ special edition загвар нь болохоор бараг 2 метрийн өндөртэй. За тэгээд газраас тэнхлэг хүртэлх зайн 26 см байдаг. За тэгтээ одоо бид нар энэ машин дээр болохоор 35-тай том дугуй тавьсан. Тэгэхээр өшөө дээшийг 3 см өндөр болсон гэсэн үг. Тэгэхээр одоо баг урд мост баг газраас 30 см өндөр юм аашаа тий. Одоо ийм нөгөө том чулуу хад ер нь бол тулахгүй ямар ч өндөр замын ховл байсан гэсэн. За тэр ховл дунд нуугдсан хад чулуу байсан гэсэн цохихгүй дээгүр илээл гарна. Үүнийг дурдж байгаа гол шалтгаан нь бас юу вэ гэхээр энэ машины чинь нөгөө урагшаа үйл туулах өнцг нь ер нь бол 43 градус байдаг. За арагшаа үйл туулах өнцг нь 38 градус. За тэгэхээр одоо нэг огцом өксөрлөө бүгдээ гарч үзье. За өксөрлөө өдлөө. Go. За энэ машины
шидийг одоо л харъя да. Оо чи одоо юу вэ? Хан вэ штий. Оо цасан. Oh, come on! Oh, come on! Oh! Ийм шидтэй машин да. За тэгээд энэ special edition хамгийн гол зүйл гэхээр одоо маш олон ийм ган элементүүд орсон. За урд гүпэр гэхэд цуулган 2.8 мм-ийн зузаантай гангаар хийгдсэн. За ардлын энэ гişгүүр хүртэл одоо бүтэн хэмжээний гişгүүр цул гангаар хийгдсэн. За дээрэс нь 1.5-тай Atlas off-road ийм амортизатортай. За тэгээд энэ 35-тай дугаар үнэхээр гоё зохиж харагдаж байгаа маа. За тэгээд энэ special edition загварын маань 2 дахь хувилбар болох 145 саятай энэ машин дээр нь болохоор ийм ангийн гэрэл байгаа. За энэ ангийн гэрлийн гол гарал үүснэ гэх юм бол нөгөө л хятадын аримд ашиглаж байсан анхны одоо 222-ын эхний загвар дээр одоо нөгөө агарын довтлогоноос хамгаалахад зориулсан ийм гэрэл байсан. Тэгээд за тэр гэрлийг одоо ретро чимиг болгож эндээ оруулсан байгаа. Застай нөө зузаан застай. Оо. За тэгээд энэ машины хамгийн сайхан юм нь юу гэхээр за мэдээж энэ чинь мэрэгжлийн оффроудер учраас рамтай, хойноо чулаагтай, урдаа хатуу тэнхлэг буюу мосттой. За тэгээд урд тэнхлэгнийхээ мостондоо дифференциал түгжигчтэй, арийнхаа чулаак нь дифференциал түгжигчтэй. Тэгэхээр чи энэ машин бол яалтчгүй жинхэнэ мэрэгжлийн оффроудер. Тэгэхээр Sam Motors компани яг энэ BAW 212 машины яг энэ special edition-ыг онцгой эрхтэйгээр оруулж ирж байгаа. Oh, nice. Энэ машин агрегатын хувьд гэх юм бол одоо 2.0-той single turboтой 4 цилиндрийн бензин хөдөлгөөртэй 252 морины хүчтэй. За энэ чинь бол нөгөө нэгдүгээр үеийн 4000-тай Ланди мотороос илүү хүчтэй гэсэн үг шүү дээ. За нөгөө Парадонуудад байдаг нөгөө дүлийн 2700-тай мотороос 100 морины хүчээр илүү гэсэн үг. За тэгээд энэ уртлын гэрэл энэ төр бол нөгөө иргэний зориултаа загвараас бүр тээс өөр. Одоо энэ чинь баг уг нь пластик гэхдээ амар хүчтэй юм чанартай пластикаар хийсэн. За тэгээд эндээ нэмэлт гэрэл хийж болно. Эндээ манангийн гэрлээ хийж болно. Өшөө энэ хэсгийг ингээд аваад энэ нь өөрөө төмөр шүү. Энэ суурин төмөр. Тэнгүүтээ энэ тагийн авангуутай урт нөгөө туузан гэрлүүдээр манайхан хийгээд гоёод явчих боломжтой. Энэ машин ч өөрөө юм сноркелтэй. Ингээд дээшээ гаргаад ирсэн. Тэгээд ердийн тохиолдолд ер нь бол энэ special edition загвар чинь 91 санжийн гүнтэй усаар явна. Ер нь бол сайн ярих юм бол хамраад авсан усаар хөнкөө гар авчин. Яагаад гэх юм бол агаар шүүгчийн тэнэлтэд гаргаад тавьсан байж байгаа. Тэгэхээр эн чинь бас ер нь бол үйлдвэрийн одоо тооцож хийсэн тоногдсон юм гэдэг бол бас цаана өөр. Юу вэ чи ямар амар хатуу хонгор. Ийм хатуу хонгор. За одоо өөрийгөө аврах ажиллагаа явуулна да. Oh yes, that's what I'm talking about. Go. Манай энэ либиотч 3 тонны даацтай 26 м урт синтетик астай. Го. Энэ уртлын энэ хонгор бол амар хатуу хонгор юм. За одоо нэг үзээтгэх хөрөхнөг үү. Ер нь бол захилгаан мөнчний давуу тал гэх юм бол торк өндөртэй. Safety pin. Энийг гаргаж чаана. За.
Яг л одоо жоохон чангалнаа. Nice. За одоо зүтгэндээ. За одоо бүх юм хослуулж ирсэндээ. Дөрөв дифференциал хойд төгжигч ор төгжигч come нөгөө машинаар чиржээ. Go. Yes, go. Come on, baby. Yes, you can do it. Yes, you can do it. Come on. Come on. Come. Come on. Go. Хоёр машин өсөлдүүлж чад чамаа гаргана да. За одоо ухаа уламжлаар гараа. Oh. Come on. Woohoo! Go. Yes. Come on, baby. Yes. Come on. Дахиад жааха. Манай зургийн багийн шижигсэн дөрвөн сайхан залуу маань дахиад надад туслалаа. За одоо чангалж байгаад одоо зүтгэнэ. Одоо гарах байлгүй. Одоо гарахгүй яачих вэ? За. За, жигдэх. Go. Oh yeah, that's what I'm talking about. Woo. Oh yeah, чи амар гат мөсөн дээр зүтгүүлж исэн байж тээ. Woo. Нөгөө чирж байгаа юуныхаа машинтайгаа одоо үсэлтэй. Go. Ой, ай. Go. Энд одоо дам мөсөн дээр яваад байсан байх шүү дээ. Мөсрөөл зүтгээд байсан байх. Яг үнслээ зогсохоо. За энэс цааш бол гарна. Энэс бол одоо баталгаатай. За хари. Юу болсон бэ? Хэр болсон бэ? Нөхцөл байдлаа танилцсан газар дээр нь. Ёо. За дараа ухсан хэсгийг харах юм бол амар. Энд чи одоо нөгөө тестийн машиныг өгнө. Энд тавьчих. Тэгсэн чи одоо юу вэ? 5-6 м газар ширцсэн байна шүү дээ. Энд чи одоо P дээрээ тавьчихсан байж байгаа шүү дээ. Ёо. Харда ингээ бүр таг хөндлөнгөөр нь ингээ чирчихсэн урагшаага. За тэгээд нөгөө хүмүүс ч бас наагур чи пресс гарч ир гэдэг юм болоос энэ хэсэг бас арай биш ээ. Энэ бол үнэхээр амар хонгорлцсон зүйл. Хибетгүй бол бас байгалийн юм давагдшгүй хүчин зүйлийг бол давхад хэцүү л байдаг юм байна. Тэгээ манай 145 үнэтэй энэ special edition загвар дээр нь яг юм хибетик байж байгаа. Тэгээд ийм ангийн гэрэл байж байгаа. Ийм хагас люктэй тэгээд бас арийнхын судал хардаг. Ийм хөвлөртэй энэ загвараа бодох юм бол энэ маань 135 үнэтэй загвар нь, энэ маань 145 үнэтэй загвар нь. Хамгийн гол ялгаа нь хэн бол энэ хибетик. Хибетик ч бас гоё юм байна. За бүтэн өдрийн туршид энэ 212 Special Edition машиныхаа шидийг үзэхээр
одоо хамаг лима дайчилж оффроуд явж үзлээ да. Тэгээд ер нь яалтчгүй одоо орчин үед сонгодог ийм бартаад замын машин туйлын ховор болсон. Тэгээд энэ цаг мөчид тэгээд ийм смарт, тэгээд ийм тав тухтай, дулаахан, битүүм цайтай ийм машин ер нь ховор болсон шүү. Тэгээд энэ машин зөвхөн одоо энэ бартаад замыг эзэгнэгч, замгүй газар зам гаргагч төдийгүй энэ машин чи өдөр тутам одоо хотод хэрэглээнд ч гэсэн яг тохирно. Тэгээд ер нь энгийн тохиолдолд бол энэ 2H дээрээ тавиал дан арийнхаа дугуугаар хөтлөөл яваад байна. Тэгээд нөгөө урдлын мост нь 5 болтой учраас маневрлахад тун хялбар, ялангуяа хот дотор ингээд байн одоо маневр хийхэд ер нь бол их хялбар. За тэгээд энгийн автомат учраас 8 шаталтай автомат учраас тэг ингээд ер нь бол одоо паркинг энэ төр олцоод олон дахин араагаа наасаа шилжүүлээд маневр хийхэд ч гэсэн ер нь хялбар, бие дэвтэйхэн. За тэгээд дээрэс нь энэ маань нөгөө экспортын зориулагдсан машин болохоор Орос манай хоёр зориулагдаж одоо энэ хүйтэн цаг уурайтай нөхцөлд төгс тохирох машин. Үнэхээр битүүм цайтай байна, дулаалгах сайтай байна, паарн амархан халдсан байна. За тэгээд хурдтай явахаар энэ тэнд ингээд саль хэсгэрээ шуугаад байхгүй. Ер нь бол маш сайн өрүүл бас их хөнгөн нөгөө цахилгаан хэдий ч гэсэн бас их найдвартай. Тэгээд их хөнгөн. За тэгээд хурд нэмэгдэх юм бол ингээд баг зэрэг хүндэрдэг, удаан явж байгаад хөнгөрдөг гэх мэт бодож тооцоолж хийсэн. Олон 10 жилийн турш машин хийж байгаа туршлагатай компанийн бүтээл бол бас гоё юуна. Өнөөдөр чи одоо либиотикийнхаа чадлыг үзэх гээд суулгалаа, олон дахин ухлаа. За тэгсэн ер нь бол том баг ядарчээ. Гол ажил нь би хийгээгүй л да манай одоо зургийн баг маань ихэнх нь хийсэн. Би бол зөвхөн өргөл барьсан. За тэгээд энэ машин мэдээж холын замд бас их тухтай. Жолоочийн суудлын өөрөө массажтай, халан. За тэгээд хажуудлын зорчигчийн сандал болохоор бас хална. За тэгээд холын аян замд бас хамгийн хэрэгтэй байдаг нэг зүйл юу гэхээр ADS, Adaptive Cruise Control гэдэг нэг систем байна да. Яа манайхаар бол одоо нэг машин дагдаг ийм систем. Энэ бол туйлын хэрэгтэй. Тэгээд ерөөсөө яг урд явж байгаа машиныхаа зайг энэ дээр тодорхойлж өгчингүү сет болгоод орчихоор урдлын машин хурдлан зогсвол явсаар байгаа яг нам зогсд юм байлаа. Ер нь бол туйлын найдвартай ажилладаг. За тэгээд мэдээж 360 камертай. За тэгээд хот дотор нааш цааш маневрлахад туйлын хэлбэр. Тэгээд яалтчгүй одоо шинэ үеийн смарт машин байна да. Ер нь бол энэ 212 машиныхаа ингээл агрегатын талаар ингээд өргөж жогод бодитор нь харуулсан дээр гэж бодсон. Тийм учраас би Сайн Motors компани одоо энэ засварын төв дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэ дээр одоо машина энэ лефтэн дээр өргөж гаргаад яг агрегаттай бүр наривчлан танилцуулаад. За safety first гэж тий. За тэгээд нэг айрын машин учраас энэ машин чинь одоо арамтай, чулаагтай, урдаа мосттой. Ер нь бол миний ойлгож байгаагаар бол ер нь одоо манай Монголд хэлийн цэрэг юм уу эсвэл онцгой албанд хамгийн тохирсон машин гэж би хувьдаа бодоод байгаа. Ягаад гэх юм бол одоо манай тэр хүнд хэцүү нөхцөлд аврах ажиллагааг гүйцэтгэхэд тэр хаттуу хэцүү бэрхшээлтэй тэр замыг туулахад яг тохирсон ийм одоо эд ангитай машин. За тэгээд энэ ардлын тэр хэсгийг бол ер нь бол чулаак гэдгийг манайхан мэдж байгаа. Харин урдлынхыг болохоор ер нь бол хатуу тэнглэг буюу мост гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ манай энэ special edition загвар дээр болохоор энэ мостны доод хэсэгт ийм илүү нэмэлт бэхэлгээ хийж гисэн. За тэгээд өшөө кронштейн хийсэн. За энэ кронштейн дээр юу нэмж байрлсан бэ гэхээр одоо энэ нэг өрүүлийн амортизатор байрлсан. За тэгээд энэ хөндлөн гарантыг харал та. Бараг миний юунд багтахгүй шахав ийм бүдүүн байж байгаа. За тэгээд энэ тэмээн гарныхын төлб мүлгийг өшөө бүр ингээ янз бүр хамгаалаад өгсөн. За тэгээд энэ урталтай энэ нөгөө яавлаггүй 5 болтой учраас одоо хот дотор маневр хийхэд илүү их амархан байгаад байгаа шалтгаан юм. За тэгээд энэ харж байгаа бох тий. Кастер нь бүр хамаагүй дээр. Өшөө энэ ийм өндөрт байгаа учраас ер нь бол энэ дахиж баг нэмэлт илгэвч хийх баг шаардлагагүй шахуу байгаа. Тэгээд энэ моторын хувьд гээд ярих юм бол Оросууд ингээд задаад үтсэн байлээ дээ. Оросууд бол одоо машиныг маш сайн мэдж байгаа тий. За манайхан ялгаагүй бас нэлээд сайн ойлгоод мэддэг болсон дөө. За тэгээд энэ кастрын энэ моторын энэ доод анги нь болохоор ерөнхийдөө ширэм, дээд анги нь хөнгөн цагаан. Ерөнхийдөө Оросууд юу тодорхойлж өгөхөөр Mitsubishi 4G мотор дээр суурилсан мотор байна гэж ярьж ирсэн. За манай нөгөө бурхан мэт одоо засварчид маань энийг бол сайн мэдж байгаа бах та хараад таньж байгаа бах. Германы ZF 8
шатлалтай энгийн автомат хороп байж байгаа. Ажиллагааны хувьд бүр маш найдвартай. За тэгээд ер нь бол яг энэ хоропыг тавьсан машинууд бүр 500 мянган төгрөг ямар ч асуудалгүй явцсан байж байгаа. Зүгээр л яг сервисийн үйлчилгээгээ хийгээд явцсан байхад. За тэгээд энэ дээр өшөө мэдээж эн чинь нөгөө хүндрүүлэгч араатай учраас туслах хороптой байж тарна. Туслах хороп маань нээж ин те. Энэ болохоор Америкийн Borg Warner гэдэг компани бас нэлээд шалгарсан юм технологитой юм машин да. За тэгээд ер нь бол энэ маш чухал гол амин чухал энэ эд ангиуд энэ агрегатуудын ерөөсө 10-наас дээшээ байгаа учраас ер нь бол зохин баргийн юм дээр ингээд тэгнчин гэсэн ойлголт ер нь бол байхгүй дээ. За тэгээд энэ 80 литрийн банктай. За доотлолтой бас юм зузаан нэг 2.5 мм юм зузаан ган ийм хамгаалттай. За тэгээд ингээд кардонгол явж агаад энэ дээр одоо арын дифференциал энд харагдаж байна. За тэгээд энэ арын дифференциал нь болохоор одоо түгжигчтэй маш шалгарсан ийм технологи. За тэгээд энэ өшөө арын энэ хөндлөн татваргуудыг харж байгаа өшөө хоёрыг ингээд нэмээд хийсэн. Энд нь өшөө корнштэй нэмж хийж одоо ингээд давхар ийм татлага хийгээд өгсөн. Ер нь бол агрегатын хувьд ерөөсөө ямар ч асуудалгүй. За тэгээд явах эдэнгийн хувьд ч гэсэн ямар ч асуудалгүй. Оросууд хүртэл ингэж одоо шагширж байгаа тийм. Манайхан УАЗа ягаад тийм болгоч чадаагүй юм бэ? Ер нь бол үнэхээр оросуудыг шагшруулж байгаа машин да. За тэгээд энэ арын дифференциал гэх юм бол яг л нөгөө орос өгчлөөрөө явж байгаа да. Схем одоо хэлбэр нь яг тэр чигтээ. За тэгээд хамгийн гол ялгаа гэх юм бол энэ чинь дифференциал төгжигчтэй. За тэгээд энэ мэдээж үйлдвэрээсээ нэг special edition загвар маань 1.5 инчийн азотын амортизатортай даацсан. Үнэхээр гоё одоо хариалгаж бариад хоп гэж айгүй гоё барьд юм байлээ. За тэгээд ер нь бол энэ машин чинь тоормстой чиргүүл байх юм бол 2.5 тонн жинтэй трейлер чиргүүлүүд чирэх боломжтой. Харин тоормсгүй байх юм бол 750 кг-ийн даацтай ийм чиргүүл чирэх боломжтой. За тэгээд тэр чиргүүлийн одоо цахилгаан холболтууд нь одоо эндээ ингээ оруулж бүр ингээ даалт хийгээд өгсөн. Энэ бас их ухаалаг шийдэл байна. Одоо энэ нэг хамгаалтынхаа цаад байж байгаа. За тэгээд энэ дугуйг ингээд харах юм бол энэ special edition загвар бас LT 285/7017 гэдэг юм даацын дугуйтай. Обууд нь ч гэсэн ийм хайшин даацын обууд байж байгаа. Ер нь бол альва ийм хатуу бэрх манай одоо уул хаттай цас мөстэй ямар ч нөхцөлд одоо энэ машин бол ажихгүй бүх зүйлийг даван туулаад одоо зорьсон газар очих ийм л хөлөг байна да. За safety талдаа гэх юм бол энэ 212 загвар бол аль хэдийн дэлхийн. За тэр дундаа Европын стандартууд бүр нийцсэн. Тэгэхээр энэ машины одоо панелийн кузовны энэ одоо аргас гэдэг юм энэ бүтцэн нь болохоор ер нь энэ машин ингээд 720 гараж ингээд хөмөрсөн ч гэсэн одоо энэ кузовны хэлбэр алдагдахгүй дээрээс нь бүх хаалганууд чөлөөтэй онгойдог. Энийг ярьж байгаа шалтгаан гэдэг юм бол зүгээр л ер нь бол энэ машины safety бол одоо дэлхийн стандартад нийцсэн гэдгийг л илэрхийлж байгаа хэрэг. Тэгээд роботор энэ машины панелуудыг ингэж угсраад дээрээс нь лазераар ингэж гагнадаг. Энэ гагнасыг та ингэ хараарай маш нэр зүгээр ингээ хоёр төмөрийг хооронд нь ойтчих юм шиг. За тэгээд энэ машины одоо битүүм цайн гэдгийг та энэ хаалгыг онгойлгож үзээл мэдрэх болно тэр. Хүк гэл. Энэ special edition загвар дээрээсээ ингээ үйлдвэрээсээ ийм одоо бүтэн хэмжээний ийм ган гიშгүүртэй. Олон талаараа G class-ыг санагдуулсан энэ машин гадна талдаа сонгодог хийц загвартай иршүүд машин боловч дотор талдаа орчин үеийн бүхий л шинэ технологи шингэсэн ухаалаг бас тансаг салонтой. Тэгэхээр энэ машинд орж ирээд сухад танд хамгийн түрүүнд мэдрэгдэх зүйл бол одоо энэ урд хилний энэ стойклтой нэлээд G class шиг юм ихч босоо учраас энэ урд харагдаж байгаа энэ харагдаж бол нэлээд юм өргөн. Тэгээд та бас замыг нэлээд сайн харна гэсэн. Энэ утгаараа бас эмэгтэй хүн жолооч ч гэсэн ер нь бол хүндрэл багтай гэж ойлгож байна. За тэгээд энэ чинь нөгөө ухаалаг смарт технологитой машин учраас одоо тэр функцүүтэй танилцъя л да. За мэдээж 12.3 инчийн ийм төвийн консол байж байна. Хамгийн түрүүнд тусч байгаа зүйл бол энэ компас байна. За тэгээд доотлолт нь болохоор атмосфер одоо агаарын даралтыг бас зааж байна. За тэгээд далайн түвшнээс дээш хэдчнэн километрийн юм уу метрийн өндөрт байгааг одоо энэ альтиметрээр заана. За тэгээд энэ дээр болохоор нөгөө хөгжим мэдээж холын аян замд хөгжимгүй одоо явахгүй. Тэгээд энэ дээр зөвхөн хөгжим төдийгүй бас видео үзэх боломжтой. За тэгээд утсаараа дамжуулаад энэ навигац систем холбогдох боломжтой байж байгаа. За мэдээж climate control гэсэн энэ дээрээс бас гарч ийн. За буцаад
орчээ. За мэдээж Bluetooth-ээр утсаа холбох боломжтой. За тэгээд хамгийн үндсэн гол функц руу оръё л да. За машины зурган дээр дарангуут яг одоо машинтай холбоотой бүх технологи байж байна. За үндсэн хяналтууд байж байна. За энэ automatic start stop. За энэ юу гэхээр нөгөө нэг мотор амраагч. Тэгэхээр энэ мотор амраагчаа ингээ байнга ажлуулаад явж яж болно. Эсвэл энэ за ингээр ажил чинь эсвэл унтраагаад явчих боломжтой. За энэ хажуудлынх нь болохоор одоо энэ утасгүй цэнэглэгч байгаа 50 ваттын ийм утасгүй цэнэглэгч байна. Нэлээд хурдан цэнэглэдэг. За тэгээд нөгөө хаалгад цонхны одоо цоожлагч нь цоожлогдог, автомат цоожлох үгүй юу гэх мэтийг ингээ шийдээ явцдаг. Дараагийн функц гэдэг юм бол жолоочд туслах болон аюулгүй системүүд байж байна. За мэдээж энэ машин чи өөрөө adaptive cruise control буюу машин дагдаг ийм функцтэй. За цагаан шугам мэдрэх ийм системтэй. За дээрэс нь хурдны хязгаар уншдаг. 10 метрийн зайтай одоо хурдны хязгаар гараад өнгөрөхөд дөнгө гэдэг энэ дээр зааж идэв юм байлээ. Их сонирхолтой. За мэдээж энэ машин чи өөрөө одоо оффроуд машин учраас жолоодлогын горимуд байж байна. За энэ машин дээр гээд ингээ харах юм бол 8 горим байж байна. За тэгээд ердийн тохиолдолд энэ машин дан 2H-ээр явдаг гэж би хэлсэн те. Тэгэхээр энэ 2H дээрээ болохоор ер нь бол стандарт economic sport гэдэг энэ функцийг одоо шууд ингээ дараад ажиллуулах боломжтой. Одоо энэ дээр эко зааччих те. Экого буцаагаад дарах юм бол нормал болчих. За энэ спорт явж байгаад гинт спорт болгоё гэж болж байна. Эсвэл энийг спортоо дахиад дарахаа буцаад нормал болчих. За эсвэл энэ гинт цас ороод хялмаалаад ирж байгаа үед бол шууд энийгээ дараал снөө болгочих боломжтой. За энийгээ буцаагаад дарлаад нормал болж байна. За энэ бол дан 2H дээр бас гүйцэтгэдэг ийм функцэд. Гэхдээ 2H дээр гүйцэтгэх бас нэг сонирхолтой функц байж байгаа. Тэр нь юу гэхээр арын дифференциал дүгжигч. Вүү! Тэнгүүт энэ ESP off болчихж байгаа. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр вүү! Дэрвтлэл явах боломжтой, жоохон дүрсгүйдэх боломжтой гэсэн үг шүү дээ. За энэ унтраач. За мэдээж 4H рүүгээ залгасан хойноо бол одоо энэ sand, mud, за wade. За энэ wade гэдэг бол бас их сонирхолтой функц шүү. Одоо горим. Энэ юу гэхээр ус туулах юм горим. Тэгэхээр энэ машин стандарт нь бол 91.5 см-ийн гүнтэй усад ямар ч асуудалгүй явна. За дээрэс нь snorkel буюу энэ сор хоолойг ингээ дээшээ гаргаад ирсэн учраас энэ машин бол ер нь болгоомжтой юм бол за хамар давсан усаар явна дөө. Бараг л одоо манай житүүр G700 шиг л газар уснаа явах юм уу хайшаа те. Чадвартай. За мэдээж энэ машины хамгийн ингээд одоо хүчтэй зүтгэдэг ингээд бараг уул хад руу авирах энэ функц бол rock. Rock гормио одоо сонгохын тулд за мэдээж эхлээд ингэн 4H ер нь ингээд зүтгүүлэхийн тулд араага нейтрал дээр ингэж аваач тавьж байгаад тэнгүүтээ 4L-ээ залглаа. Тэнгүүд ингээ хаслаа. За тэнгүүтээ арын дифференциалаа төгжлээ. Урдлын дифференциалаа төгжлээ. За тэнгүүд яг нөгөө замаа харах үүднээс туслах үүднээс камер чинь бас асч जैन. За rock дээр нь тавьчих. За тэгэл дэргүү татаад хөдлөхөд бол өстой хад руу ингээл авирна гэсэн үг шүү дээ. Бараг өөр нормал арайлцлгээд гарч байна. Энд чинь өөрөө нөгөө 410 Нм ийм зүтгэх хүч гаргадаг машин учраас ер нь бол ямар ч өксөрлөө авирна доо. Ер нь бол 100% буюу 45 градусын өксөрлөө өксөх юм чадвартай машин. За тэгээд энэ машин маань өөрөө бас ийм нөгөө авто холд гэдэг системтэй энэ чинь болохоор нөгөө хөл амрагчтай. Тэгээ мотор амрагчтай. Энэ чинь бол ерөөсөө хот дотор ч гэсэн энэ машиныг унаад явхад ямар ч бие ачаал байхгүй. Туулийн одоо амар хэлбэр машин л гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн тестэлсэн машин маань опшн тоноглон танагдсан хятадын дотоодын зах зээл зориулагдсан загвар биш. Харин 212 брендийн чанарыг омог бардам тунхагласан экспортын загвар байлаа. Сайн Motors компани энэ Special Edition загварыг албан ёсны эрхтэйгээр Монгол борлуулж байгаа байлээ. Танд 3 жил эсвэл 100 мянган км-ийн баталгаа олгох болно. Хэрвээ та хөдөө гадаа явцдаг G-class шиг мөртлөө хөөсөрсөн үнэтэй биш. Тэгээд үнэндээ баймааргүй тансаг ухаалаг машин хайж байгаа бол манай 212-ийн шоурум дээр хүрэлцэн ирээд тест драйв хийж үзээрэй хэмээн урьж байна. Энэ загвар маань үйлдвэрээсээ ногоон, цэнхэр, хар гэсэн 3 өнгөөр үйлдвэрлэгдэж байгаа. Та 10% урьдчилгаа төлөөд 96 хүртэлх сарын лизингээр энэ машиныг өөрийн болгох боломжтой. Танд хаягийг нь заагаад өгье. Баян бүрдээс дөлгөө нуур орох замд байдаг компьютер молын чанх урд манай 212-ийн шоурум байрлаж байна. Та заавал ирж сонирхоорой. Дараагийн тестээр иргэн уулзлаа баяртай.
Монгол хүнд шинэ машин. Сайн моторс.